Би таныг маш сонирхолтой онцгой сүнслэг туршлагыг туулсан хүн гэдгийг мэднэ. Бидэнд үүнийхэн талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Яаж эхэлсэн бэ? Хизээ гэхээс илүү энэ чадвар надад төрхөөс минь байсан гэдгийг мэдчихэв. Би төрсөн үеэ сандаг, намайг их барьж авсан эмч нарын царайг сандаг. Мөн намайг төрхөөс өдий хүртэл эргэн тойронд байсан биетүүдийг бас сандаг. Тийм гэж үү? Тийм ээ, бүгдийг. Би ер нь төрсөн цагаас өөр тохиолдсон эргэн тойронд байсан биет бус зүйлсийг бүгдийг нь сандаг. Гэхдээ эхэндээ энэ бүгдийг төсөөллийн найз мэтээр ойлгож байсан ч тэд үргэлж миний хажууд байсаар байсан. Тэгээд өөрийгөө шизофрен өвчтөй юм болов уу? Надад асуудал байна уу ч гэж бодож байлаа. Би галзуу юм болов гэдүү. Галзуу юм болов уу гэх тийм ээ. Тэр бүхэл ээжигээ намайг эмчэд үзүүлээд өгөөч гэж хүртэл байсан. Учир нь өмнөх төрлүүдээ санах бүрт миний толгой өвдөж гэрэл гяс хийх мэт болдог байсан. Хэдэн настай байхдаа вэ? 12 орчимтай байсан. Энэ нь миний амьдралд асуудал дагуулж эхэлсэн гэхүү дээ. Учир нь бүр бага байхад маань энэ бол хөгжилтэй байсан байж болох ч өсөх тусам би бүх хүнийг ийм юм байх гэж боддог байсан ч үгүй гэдгийг олсон. Тэгээд сургуульд сурч байхад үүнийг хуваалцах хүн байхгүй, ойлголцох хүн байхгүй, ер нь их ганцаарддаг байсан гэхүү дээ. Та надад сургууль дээр байхдаа ч юм уу юу болоод байна гэж гайхаж эргэлзэхэд хүргэж байсан ямар нэгэн жишээгээ ярьж өгч болох уу? Жишээ нь сургуульд явж байхад хоёр ертөнцид зэрэг амьдардаг гэхүү дээ. Хан нэвтлээд ямар нэг биет гарч ирж юм хэлчихэд яваад өгдөг байсан. Эсвэл жижигхэн биет надад шалгалт эсвэл гэрийн даалгавраа хийхэд туслагч гэх юм уу. Сургууль дээр харилцааны асуудал үүсгэхэд яагаад ийм зүйл болсон? Үүнийг яаж ойлгох хэрэгтэй? Үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй зэргийг тайлбарлан надтай байнга л байж идэг байсан. Тэгээд намайг 12 настай байхад тэдний нэг нь над дээр хурж ирээд 7 хоногийн дараагаас чи бүгдийг санаж эхлэх болно гэж хэлчихэд яваад өгсөн. Юунд ч санаа зовлтгүй сансан бүрээ зүгээр бичиж тэмдэглээд ав. Эсвэл зурж үлдээ гэж надад хэлсэн.